Өнөөдөр Монгол улс үгүй хамтаагаа адилхан 3 сая орчим жуулчин авч чадвал энэ салбар өрсөлдөөнгүй салбар маань бол ер нь заавал энэ загсан байдаг. Бид нар Шингисийн төв 13 дугаар зуун ирээд энэ дотроо л үзээд байдаг. Өрөндийнх нь бид нэг жоохон томор хайдаж байгаа шүү дээ. Таалагдсан сонгогчдын саналыг авах гэсэн юм нэг уралдаанд популизм л их явагдах юм л. Уншигч нь хүний ухаан өгчдөг байна. Эргээд үр ашгийг нь Монголын нийт ард түмэн бүх улс орны эдийн засаг доош унаад хөрөнгөний зах зээлүүд унжихад Монгол ганцаараа ногоон бил асч байна. Эхний асуулт нь Монгол улсын эдийн засагт уул уурхай ямар үүрэг оройлттой байдгийг хичнээн ямар жин дарж идэх юм бол Үндсэндээ яг өнөөдрийн байдлаар бол сүүлийн 10 гаруй жилийн дотор бол уул уурхайн эдийн засаг нөлөөлөл төсвийн бүрдүүлэлтэнд бол одоо маш том жин дараад эхэлсэн. Нийт төсвийн бараг 70% бол уул уурхайгаас орж ирж байгаа орлогоор тооцогдоод эхэлсэн. Ингэснээр эдийн засаг өнөөдөр бараг 11 тэрбум долларт хүрэх хэмжээний Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн тийм хэмжээнд хүрсэндээ энэ бол уул уурхай энэ дотор нь бараг 70% эзэлж байгаа. Одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлж байгаа голлох салбаруудыг авч үзвэл барилга 3.5%, боловсруулах үйлдвэр 8.6%, хөдөө аж ахуй газар тариалангийн салбар 10.8%, уул уурхайн салбар 21.9%, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 25.6%-тай байна. Үүнээс харахад уул уурхайн салбар дангаараа 22 орчим хувийг бүрдүүлж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч голлох салбар гэдгийг нь илтгэнэ. Бид нар бол Монгол төгрөг хэвлэх хэрэгтэй улс. Тэрнээс бид нар доллар юм уу еврог хэвлэж болохгүй. Тэгэхээр энэ бол алт гэдэг маань өөрөө валют. Тэгэхээр нэг ёсноос бид нэ өөрийнхөө баялаг, өөрийнхөө газрын нөөцөөсөө валют гаргаж ирж байна, доллар гаргаж ирж байна, евро гаргаж ирж байна гэж ойлгож байна. Энэ 5 толгой, оюутлогоо гэсэн энэ том аврах төслүүд орж байгаа. За энэ дотор мэдээж хэрэг Эрдэнэт орох уу? Тэгээ Эрдэнэт орно тийм ээ. Тэгээ энэ дотор ч одоо түгээмэл одоо экспортын гол уул уурхайн бүтээгдэхүүн гэх юм бол Монголын онцлогт одоо энэ нүүрс байна, төмрийн өдөр байна, зис байна, алт байна. Уул уурхайн салбарын голлох бүтээгдэхүүнүүд нь нүүрс, алт, зис, хайлуур жонш, цайр юм. 2010-аас 2017 оны хооронд Монгол улсын эдийн засагт оюу толгой компани 12.9 их найт төгрөгийг цалин, татвар хураамж болон дотоодын худалдан авалт хэлбэрээр оруулсан байна. Оюутлогоо гэдэг хөрөнгө оруулалтынхаа хувьд бол үндсэндээ бараг 8 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсан явж байна Монгол улсад тийм ээ. Энэ одоо гадны хөрөнгө оруулалт гэдэг утгаараа бол асар бас том хөр өгөөж өгч штэ. Нөгөө талдаа бас эний чинь дагаад асар их хэмжээний татвар, дайвар татварууд орж ирж байна. Ажлын байр бий болж байна. Тэр том мундаг мега төсөл бүтээн байгуулалт гэдэг утгаараа мэдээж энэ гайхамшигтай том төсөл явж байна. Нэнийг дагаад бас маш олон салбар бас энэс салаалж, мөчөрлж одоо үйл ажиллагаа явуулж дэмжиж байна. Оюу толгой компани Монгол улсын эдийн засагт оруулсан хамгийн том хувь нэмэр нь Монголын компаниудаас худалдаж авсан бараа үйлчлэгээ юм. Монгол улсын хөлийг 2.6 удаа бүтэн тойрох буюу 21,830 км зам барих. Эсвэл 190 ширхэг нарны гүүр барихтаа тэнцэх 9.5 их найт төгрөгийг 2010-аас 2017 онд оюу толгой компани дотоодын худалдан авалтандаа зарцуулжээ. газрын доорх баялаг бүх ард түмний нийтийн өмч юм гэсэн үндсэн хуулийн заалт байдаг. Тэгэхээр энийг одоо нэг зөвхөн хэдэн компаниуд нэг юм лиценз гэсэн нэг юм цаасаар компани өмч болчиход байна. Иргэн надад одоо болдод юу ч оногдохгүй байна гэж ийм одоо их шүүмжил байна. Энэ дээр та ямар тайлбар хэлэх вэ? За энэ бол нөгөө шууд махчлаад ойлгочиход байгаа. Үндсэндээ энэ газрын доорх баялагийг чинь эргүүлж татвар хэлбэрээр төлөгдсөн орж байгаа улсад орж байгаа ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр гэж орж байгаа энэ орлогууд чинь буцаад төсөв суугаад энэ төсвөөсөө ард түмний иргэдийн одоо амжиргааг сайжруулах, амьдралын түвшин дээшлүүлэх энэ хөтөлбөр бодлогод ороод явдаг. Ингэснээрээ ийм хэлбэрээр ард иргэд хүртэж явах ёстой. Бүр одоо уул уурхай ашигт малтмал эрхэлж байгаа орон нутгууд бол бүр одоо ашигт малтмал нөөц ашигласны төлбөрөөс бүр 30% авах хүртэл ийм хуульчлагдсан нөхцөл байдал байгаа. Харамсалтай нь энэ нь нөгөө ард иргэд дээрээ орон нутагтаа
очтгоо. Эннээс үүдээд тухайн орон нутгийн тэр одоо уул уурхай эрхэлж байгаа орон нутгийн ард түмэн одоо иргэд бол асар их бухимдалтай байдаг. Ингэснээрээ нөгөө шууд утгаараа одоо энэ бол ард түмнийх гэсэн яасан бэ одоо гэсэн тийм одоо шууд дайрах тавьчлах одоо бухимдахын нөхцөл байдал үүсэж байгаа. Хуулиа мөрдөөд тэр ашигт малтмалын нөөц ашигсны төлбөрийн 30% тэр тухайн одоо олборлолт явагдаж байгаа орон нутагт нь хүргээд өгчдөг. Одоо цаг хугацаанд нь одоо тэндээс нь одоо тасаж танахгүйгээр өгчдөг бол энэ бухимдал энэ ард иргэдийн одоо энэ буруу ойлголт үүсэхгүй л дээ нэг талтай. Нөгөө талтай эний чинь улс төрчдийн маань өөрсдийн дотоод өрсөлдөөнөөс үүдэлтэй энийг говьулж, шаруулж янз янзын одоо өөрчилж тайлбарладаг энэ асуудлуудыг. Ийм нөхцөл байдлаас ч үүдэл өнөөдөр уул уурхайн салбар дээр байнгын учирдаг хүндрэлүүд хортой үр дагаврууд нь болохоор гадны хөрөнгө оруулагч нар сүлдээ айгаад цухтаадаг. Олигархууд, баячууд, муухай, нөхөн сэргээлт хийдгүү, алтаа тушаахгүй худлаа. Энэ ярьж байгаа бүх юм нь худлаа. Эднэрийг бүгдийг л одоо бараг шорон гэмтэнд хийх ёстой гэдэг юм нийгмийн масс бухимдалч ингээ яваад байдаг. За даа ялангуяа энэ донд ч одоо нөгөө мэрэгжлээ болгоод автсан. Өдөр тутмынхаа ажлыг болгоод автсан. Тэрийг одоо бүр өөрийнхөө орлогын их үүсвэр болгоцсон ийм одоо муухай коммент бичдэг ч юм уу бүх юмыг үгүйсгдэг хардуулдаг ийм хэсэг бүлэг хүмүүс байна. Тэр маань мэдээж нийгмийн цөөнхөлтөө. Тэгтэл сүүр үнийг тусал хор хийхэд л тэр гашлаа шүү дээ тийм ээ. 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын шуурганаас оюу толгой төслөл Монгол улсын эдийн засгийг хохирлгүй бүр өсөлттэйгээр авч гарч чадсан гэдгийг судлаачид онцолдог. Гэвч бид энэ төслөө ихэвчлэн муулж, харлуулж, улс төржүүлж, үр шимийг нь үгүйсгдэг хандлага одоо хүртэл үргэлжилсээр л байна. Өнөөдөр Монгол улс хүн амтайгаа адилхан 3 сая орчим жуулчин авч чадвал энэ сар Өрсөлдөөнгүй салбар маань бол ер нь заавал энэ загсан бид нар Шингисийн дүүг 13 дугаар зуун ирээд энэ дотроо л үзээд байдаг. Өрөндийнх нь бид нэг жоохон томор хайдаж байгаа шүү дээ. Таалагдсан сонгогчдын саналыг авах гэсэн юм нэг уралдаанд популизм их явагдах юм л. Уншигч нь хүний ухаан өвчт байна. Эргээд үр ашгийг нь Монголын нийт ард түмэн бүх улс орны эдийн засаг доош унаад хөрөнгөний зах зээлүүд унжихад Монгол ганцаараа ногоон бил асч байна.